өнөөдөр Монгол улсад бол хамгийн сайн төргөн шуурхай үйлчлэгээ үзүүлж байгаа нь бол банкны салбар болсон гэдгийг бол иргэн болгон бол бас мэдэж байгаа бах. Тэгэхээр төр одоо бас энэ процессыг сайжруулж энэ жишгт хүрхийн төлөө бол зорилго тавьж ажиллаж эхэлж байгаа гэдгийг бас та бүхэндээ хэлье. Өнөөдрийн засгийн газрын хуралдааны шийдвэрээр 2023 оны 6 дугаар сарын 1-ээс 9 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд нэг яам, 2 агентлаг, нэг аймаг, нэг сумыг бол сонгож авч загвар болгохоор бид бол ажиллаж эхэлж байна. Нэгсэндээ иргэн төр альва асуудлаар хандхад тэр иргэний хандсан асуудал нь өнөөдрийн байдлаар бол 5-аас 6 шат дамжлагыг дамжиж асуудал шийдвэрлэгддэг байгаа. Тэгэхээр энэ бол маш их тийм хүн суртал байгаагийн тод илрэл. Тийм учраас засгийн газрын зүгээс нэг иргэний хандсан асуудал ихтэй 2 шат дамжлагаас илүү байж болохгүй гэдэг энэ зарчмыг барьж бид бол энэ загварыг гаргах гэж ажиллаж эхэлж байгаа. Дэлхийд бол одоо төрийн үйлчилгээ хамгийн сайн байдгаараа алдартай Япон, Канада, Австрали, Англи гэдэг их олон улсуудын жишгийг авч үзэхэд ер нь бол иргэн төртэй харилцах харилцааг бол нэгийг харьцах нэг гэдэг ийм байдлаар бол харьцаж явдгаараа илүү онцлог байдаг. Тэр нь бол төрийн албаагч иргэний аливаа асуудлыг 100% шийдвэрлэх эрх боломж нь одоо бүрэн байдгийн байна гэдгээр онцлог. Тэгвэл Монгол Улсын засгийн газар тэр зорилгыг хангах үүднээс бид бол асуудлыг ингээд загвар болгохоор ажиллаж эхэлж байгаа.